шоколад нь дуртай бол энэ амттан хийж үзээрэй. Би яаж хийхийг нь харуулъя. Үүнд 300 г cottage cheese хэрэгтэй. Энэ байхгүй бол оронд нь эдэн ашиглаад үзээрэй, бас болох ёстой. За тэгээд зөгийн бал хэрэгтэй, бас дээр нь ямар нэгэн сахар нэмээгүй, дангаараа юм хуурай какаоны нутаг хэрэгтэй. За бас жахан давс хэрэгтэй, нэг чимэх багтал болно. Тэгээд иймэрхүү хэмжээтэй сайн болсон гайдал байх хэрэгтэй. Ингээд л болоо. За яаж хийх вэ гэвэл их амархан. Эхлээд холигч руугаа cottage cheese хийнэ. Бүгдийг хийнэ. Яг энэ дараалалаар нь хийвэл илүү хялбар байна шүү. Тэгэхгүй эхлээд зөгийн балаа хийчих юм бол зөгийн бал нь доошогоо орж ирэхгүй уддаг учраас яг энэ дараалалаар хийгээрэй. Тэгээд дараа нь 3 халбаг юм какаоны нутаг нэмнэ. Би шоколаданд дуртай учраас 3-ыг хийж байна. Өөртөө тааруулаад 2-ыг хийсэн ч бас болно. За дараагаар нь болсон гайдал хэрэгтэй. Түүхий гайдал хийчих юм бол тийм чихэрлэг амт гарахгүй тийм ээ. Тэгэхээр болсон гайдал хийх хэрэгтэй. За үүний дараагаар ойролцоогоор нэг 2 цайны халбах хэрэгтэй. Зөгийн бал нэмээд ингээд сайхан миксерд чинь. Тэгэхээр энэ амттангийн онцлог нь юу вэ гэхээр уургийн агуулмж өндөртэй. Бас давсаа нэмэх юм байна. Нэг чимэх давс. Тэгээ уургийн агуулмж өндөртэй байх тусам цусны сахарыг огцом өндөр өсгөхгүй, алгуур өсгдөг юм давуу талтай. Тийм учраас би энд cottage cheese-ийг ашигласан. Гаднаас ийм бэлэн чоколад мөс худалдаж авахад сахарын агуулмж нэлээд өндөртэй байдаг. Энэ гэртээ ингээ хийчих хэрэг зүгээр үү. За тэгээд бүх орцоо сайн хойлдсныхан дараагаар ингээд аяганд хуваарлаад хийгээд тэгээ хөргөчөнд хийн. Хөргөчөнд хийгээд 1 цаг болгоод гаргаад ирэхэд нэг иймэрхүү болно. Тэгээд үснээрээ чимэглээрээ. Энд би хар бөөрөлцөг ашигласан. Цагийн дараа нэг иймэрхүү бүтцтэй болно. Хонуусны дараа бүр илүү гоё өтгөн бүтцтэй болж иймэрхүү болчихноо. Тэгээд талхан дээр түрхээд идсэн ч бас болдог шүү.